Бодлого 14. Ямар концентрац бүхий азотын хийн хандаа учруулах даралт нь 2,8-ыг хүрч 15 зэрт паскал болох вэ? Хийн молекулын дундаж квадратлах хурд 300 м/сек болно. За энд азотын моль масс нь тэг 1028 кг мойлгоо өгсөн байна. За бид нэр концентрацаа метрийн хасах 3 зэрт гэсэн нэгжээр олох юм байна. За эхлээд бид нар бодлогоо бодоход бол хамгийн түрүү өгүүлбэрээ маш сайн ойлгож авах хэрэгтэй. Өөрөлдөө зөв ойлгох хэрэгтэй гэсэн. Өгүүлбэрээ дутуу уншиж гүйцэд ойлгоогүй болмоос яг бид нар бодвол бодлогоо бид нар буруу л бодно гэсэн. Тэгээд зөв бодох нь бол яг яаралгүй өгүүлбэрээ ойлгохтлоо зөв унших хэрэгтэй байх нь байна. За ингээд бодлогынхаа өгөгдлийг бичье. За бодлого 14. За хийн даралт өгсөн. Хийн даралт нь за P тэнцүү 2,8-ыг үрждэг нь 15 зэрэг паскал. За молекулын дундаж квадратлах V тэнцүү 300 м/сек гэж өгсөн. 300 м/сек. За азотын моль масс N азот өөрөө N2 хийвэдэг. Моль масс нь 28 г/кг моль буюу за 28-ыг үрждэг нь 10-ын хасах 3 зэрт кг моль. За эндээс бид нар азотын хийн концентрацийг олох гэж байгаа. За тэгэхээр физикт бол стандарт тооны үйлдэл маш их хийдэг. Тийм учраас өгөгдсөн өгөгдлээ стандарт тоогоороо бичээд үйлдэлээ хийвэл хялбар байдаг. Тэгэхээр хүүхдүүд бол стандарт тооны үйлдэлийг маш сайн хийж сурах хэрэгтэй. Хүүхдүүд нь томьёо хариу гаргасан хэрнээ тоо хариугаа гаргахад алдаад байдаг. За одоо бодлогоо бод. За эдэлхийн даралтын тэмээ P тэнцүү N kt байдаг. За молекулын дундаж дулааны хөлгийн дундаж квадратлах хурд V тэнцүү язгуур доор 3 R тэг бах нь моль масс байдаг. За эндээс энэ хурдныхаа томьёоос температурыг олъё. T тэнцүү юу болох вэ? За хурдны квадрат үрждэг нь моль масс хуваадаг нь 3 R. R гэдэг нь хийн универсал тогтмол. За энэгээ шууд даралтын томьёоны оронд оруулъя. P тэнцүү N kt буюу N k-г үрждэг нь T. T-ийн хооронд шууд энэ утгаа оруулчих юм бол V квадрат үрждэг нь моль масс хуваадаг нь 3 R. R-ийг шууд задлчих. R ч юм бол хийн универсал тогтмол. Универсал тогтмол Больцман тогтмол k-г үрждэг нь Авогадроны тоотоо тэнцүү байдаг. За эндээс Больцман тогтмол k-гууд хураагч. За тэгвэл хийн даралт P тэнцүү N V квадрат моль масс хуваах нь 3-ыг үрждэг нь Авогадроны тоо гараад ирнэ. За эндээс хийн концентрац юу болох вэ? N тэнцүү шууд 3 N A-г үрждэг нь даралт хуваах нь хурд дундаж квадратлах хурдны квадрат үрждэг нь моль масс. За одоо бүгдээрээ концентрацийнхаа томьёо хариу гаргаж ирлээ. Эндээс тоо хариуг нь шууд орлуулад олчих. N тэнцүү 3-ыг үрждэг нь за Авогадроны тоо маань 602-ыг үрждэг нь 10-ын 23 зэрэгт. За хийн даралт маань 2,8-ыг үрждэг нь 10-ын 5 зэрэгт. Хуваах нь за хурдны квадрат 300-ийн квадрат чинь 9-ийг үрждэг нь 14 зэрэгт болно. 9-ийг үрждэг нь 14 зэрэгт. Үрждэг нь моль масс чинь 28-ыг үрждэг нь 10-ын хасах 3 зэрэгт. За бид нар бүх хэмжлэгийн нэгжүүдийг үндсэн нэгжээр нэвтсэн. Ийм учраас концентрацийн маань нэгж үндсэн нэгж метрийн хасах 3 зэрэгтээр гарч ирнэ. За одоо хүүхдүүд маань тоо хариугаа бас гаргаж сурах хэрэгтэй шүү. Тийм болохоор тоо үйлдэлийг яаж хийж чинь яаж гэж тэрийг анхаарах хэрэгтэй. За
Одоо бүгдээ та өглөөд орлуулсан. Одоо зөвхөн тооны сул гишүүдийг авах. Сул тоонуудыг үржүүлээ. Өөрөөр хэлбэл 3-ыг үржтгэн 602, үржтгэн 2.8, хуваадган 9, хуваадган 28. Тэнцүү. За тэг 12 болчих. Тэг 12. Одоо бүгд 10-ын зэрэгтүүдээ бодъё. За 23 зэрэг дээр 5 зэргийг нэмье. 28 зэрэг. 28 зэрэгээс энийг хасчвал 4-ийг хасчвал 24 зэрэг. 24 зэрэгээс хасах нь хасах 3 буюу 10-ын 24-өөс хасах 3-ыг хасчих дээр чинь 27 зэрэг болно. Тэгээд метрийн хасах 3 зэрэг. За энийгаа яах вэ? Энийгаа ингэчээ. 10-ын 1 зэрэгээр үржүүлээд 10-ын 1 хасах 1 зэрэгээр үржүүлэгч. За түүлийн юу болох вэ? 10-ын 1 зэргийг 2-оор үржүүлчихвэл 0-оор тэг 12-оор үржүүл 2 болчихно. Үржтгэн 10-ын хасах 1 зэргийг 27 зэрэгтэй нь үржүүлчих юм бол 10-ын 26 зэрэгт болно. Өөрөөр ийм метрийн хасах 3 зэрэг. За хариугаа тааруулж үзье. За Д хариутай таарч. Ингээд бодлогын хариу Д байх нь.